хүүхдийн хамгийн анхны ингээд аав ээж гэр бүлээсээ өөр бусадтай харилцаж байгаа харилцаа бол тоглоомын талбай дээр л бий болдог байхгүй. Байгаль дээр ганц хүн амьдраагүй шүү. Маш олон амьд организм бодгоолууд байгаа. 1 жил болоод эвдрэх, 2 жил болоод эвдрэх тоглоомын талбай спорт талбай бид нар бол байгуулж өгмөөргүй байгаа байхгүй юу? Өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнес эмнэлгийн редактор даваад ирж байна. За өнөөдрийн подкастаараа бас нэг юм онцгой салбарын үнийг өрсөн байна. За эхлээд зочноо танилцуулъя. Ургамлын далай компаниг үүсгэх захирал Хоролмаа ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. За тэгээд ерөнхийдөө Ургамлын далай компани маань одоо гадна тогтчлт ногоон байгууламжийн чиглэлээр ийм бизнес үйл ажиллагаа явуулдаг компани. Яг энэ чиглэлийн компани бол маань баг орж байгаагүй санагдаж байна. Тэгэхээр бас өнөөдрийн шинэлэг зочин ирээд байна. Подкаст руугаа орохоос өмнө бас өнөөдрийн подкастын нэг бас онцлог байгаа нь манай өнөөдрийн дугаар маань за ойрын хэд хэдэн дугаар юм архитай подкаст байхаар байгаа. За тодорхойлбол манай подкастын дугаартай одоо спонсорын хувьар хамтарч ажиллаж байгаа. Дэмбэ гэдэг юм одоо айрыг нэм сайхан брэнд хамтарч ажиллаж байна. За би өөрөө болохоор булганы сайхны учраас айрыг нэм чанарыг бол нэлээд сайн мэднэ. За энэ Дэмбэ айрыг маань бол одоо булганы могдоос гаралтай юм айрыг. Яг өдийд бол айрыг хамгийн хоогор байдаг гэж л тэгэхэд бол яг энийг одоо өдийд угаад үзэхэд бол яг юм гоё бараг шинэ айрыг ууж байгаа юм шиг юм амт байсан. Та ингээд бас амсаад үзэж бол манай хамтрагчийн бүтээгдэхүүнийг тэгээ бидний хувьд ч гэсэн бас юм онцгой брэнд хамтарч ажиллагаадаа баяртай байгаа. За тэгээд сүлжээ дэлгүүрээр бол зарагдж байгаа юм билээ та бас. Тийм ээ. Нэр нь бас хүртэл гоё юм байна. Дэмбэ гэдэг тий. Өнөөдрийн архитай подкастын эхний асуултыг тань тавих гэж байна. За танайх бол Ургамлын далай болон Арал гэдэг юм одоо хоёр компани шугамар бол бизнес үйл ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр ерөөхдөө яг за тоглоомын талбай зардаг эсвэл одоо мод тарьдаг гэж бол яг анхны байдлаар тодорхойлж болох ч гэсэн ерөөхдөө яг таны одоо энэ үүсгэсэн бизнесүүдийн бас философи нь юу байна те таны зорилго юу байна гэдгээс та эхлэв. За Ургамлын далай гэдэг компани бол дотроо ингээд нөгөө Арал гэдэг гадна талбай хүүхдийн тоглоомын худалдаа өгсөрч суйрлуулалт хийдэг. За Ургамлын далай анх 2009 оны 11 сарын 18-нд байгуулагдсан гэр бүлийн компани. За манай нөхөр Цэнгэнэ Түмбаяр гэх нэг хашаандаа сайхан амьдар гараа хүмүүс аягүй сайн таньдаг. Битээр одоо манай хүн чинь өвсгөлийг би өмнө гових. Ингээ оюутны байранд гэр бүл болсон хүмүүс. За битээрээ сонирхол юун дээр нийлжсэн гэхээр юм нэг эдлэн газартай амьдрах тий. Одоо зөвхөн ингээд нөгөө сууршмал юм тий орон зайгүй биш. Тэгээ эдлэн газартай амьдрах юм хүсэл сонирхол битээрх нэгдэж байсан. Тэгээ би ер нь багасаа ингээд нэг гоё тий тоглог юм байртай тэгэл одоо хажуудаа ингээд аж ахуй эрхэлдэг тий одоо ингээд бүр мөрөөдөх юм бол жүчээтэй ч юм уу тий одоо тэр санаа яаж төрсөн гэхээр намайг одоо нэгдүгээр ангид байхад гарч ирсэн Венесуэлийн олон ангид халтар царайд гэдэг кино гардаг гэсэн шүү дээ тэрнэр ч одоо ингээд нэг жижигхэн бүгд ингээд эдлэн газартай тэгэнгүүтээ тэр жоохон газарт нь бүр жүчээ хүртэл байж байдаг тий ийм байдагсэн тэгээ тэрнээс миний одоо баг анхны тийм гоё мэдлэн газартай амьдрах юм мөрөөдөл эхэлсэн болов гэж бодож байна. Тэгээ бит хоёрын одоо манай нөхөр Түмээ бит хоёрын нэг мөрөөдөл бол яг тийм орчинд амьдрах гэдэг нөгөө ийм хүсэл зорилго бит хоёрх нэгддэг байсан. Тэгээд анхны Ургамлын далай бол зүлэг тарих ажлаар ингээд энэ компанийг байгуулж ирсэн. 2009 оны 11 сарын 18-нд байгуулсан. Тэгээд Ургамлын далай 2010 оноос Самбуугийн гудамж явуугийн цэцэрлэг дүрэлэнгийн зүлэг тэгээ Чингэлдээ дүүргийн 1-р хорон тоглоомын талбай байгуулахаас ингээд эхэлсэн энэ компани. За тэгээд одоо 15-6 жилийн энэ салбартаа одоо дагна ажиллаж байна. За Арал болохоор ер нь бол 2012 онд анх одоо энэ ийм төрлийн тэг хүүхдийн тоглоомын талбай байгуулах ёстой юм байна. Тэ одоо байрын гадаа, сургуулийн гадаа, цэцэрлэгийн гадаа ингээд хүүхэд тоглох орчин байх ёстой юм байна гэдэг энэ санаа төрөөд энэ бизнесийг эхлүүлжсэн. Тэр нь болохоор би бит хоёр анх 2012 онд том хүмүүс гарч ирсэн. Тэгээ нялх хүүхдээ одоо нэг дөнгөж хөлд ороод эхлэхэд хүүхэд тоглоомын талбай дээр салхилдаг. Тоглоомын талбай дээр тоглодог. Ийм үед бол одоо бит хоёр тэр үед одоо түрээсийн байранд л амьдарч байсан. Юун тоглоомын талбай байдгаа ингээ хүүхдээ тэрврээд алхахад тэрэгтэй түрээд явхад ийм гадна орчин байгаагүй. Тэгээд ер нь бол ийм тоглоомын талбай байгуулахдаа энэ сэтэл маань ээжийн одоо анх ээж болсноор л энэ ажил хийсэн. Энэ бизнес хийсэн ба. Хоёрын мэрэгжлийн үлээ. Бид тэр ер нь хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэрэгчлээ хүмүүс байгаа. За. За энэ гоё буянтай юм бизнес шүү дээ тий. За тэгэхээр одоо ер нь яг ногоон байгууламжийн хувьд бол өнөөдөр бас нэлийн бас гайгүй зах зээл нь байгаа гэж бодоод одоо тэр бүү мод гэдэг том хөтөлбөрийн хүрээнд ч гэсэн бас нэлийн идэвхжиж байна. За тоглоомын талбай тогтчлтын хувьд ер нь одоо зах зээл нь ямар байна, хэрэгцээ маань хэр өөрчлөгдөж байна гэдэгт жоохон
5 6 өгвөл тийм ээ. За тоглоомын талбай, ногоон байгууламж гэдэг зүйл бол ер нь энэ ландшафтын гадна төгсөлт бол одоо Монголд бас нэлээд их юм орхигдмал салбарын нэг байсан. За сүүлийн нэг хэдэн жилүүд бол бас энэ тал дээр хөрөнгө оруулалтууд их тавьдаг болсон. Орон сууц хотхон хороолол сонгох гэж байгаа хүмүүс ч гэсэн бас одоо гадна орчин ямар вэ тий спорт талбайтай юу, тоглоомын талбайтай юу, ногоон байгууламжтай юу гэдгийг бас харж сонгодог ийм чиглэл рүү бас ингээд дэвшилтэд явж гин гэж харж байгаа. За тоглоомын талбай бол одоо бид нар ингээд 10 15 6 жил явхад би өөрөө ингээд энэ бизнесийг ингээд үүсгэн байгуулад явах тий бүтээр одоо 4 хүүхэдтэй байхгүй би өөр хастай ээж 2 дугаар одонтой. Тэгэхээр ингээд нэг хүүхэдтэй байж байгаа тоглоомын талбайтай болох хэрэгтэй юм байна. Байр болгоны гадаа ийм байх хэрэгтэй юм байна гэж бодож байсан бол 2 хүүхэдтэй болох тий 2 өөр насны хүүхэд тоглох тоглоомын талбай байх хэрэгтэй юм байна гэж бодсон. За 3 хүүхэдтэй болоход бүр 3 өөр насны тий тоглоомын талбай энэ тоглоомын талбай чи ингээд насаараа өөр байх хэрэгтэй юм байна гэж харсан. Тэгээд хүүхэд сургуульд ороход сургуулийн гадаа биеийн тамирын талбай байх хэрэгтэй юм байна. За цэцэрлэгт явахаар одоо цэцэрлэгт бас биеийн тамирын орчны үнэлгээгээр гээд манай стандартаар ч бас тийм шаардлагууд байдаг шүү дээ. Тэгээ ингээд 4 хүүхэдтэй ээжийн хувьд харахад бол тэгээ тоглоомын талбай ингээд нас үлсний онцлогтой байх ёстой. За хэдүү айлын орон сууцын гэдгээс хамаарат хүүхдийн тэр тоглоомын талбай спорт талбай дээр багтаамж гэдэг зүйл яригдах ёстой гэдээ ингээд явж байгаа. За тэр бүм мод бол бас сүүлийн 4 5 жил манай энэ ойжуулалтын салбарт бол бас нэлээ энэ салбарыг өргөсөн ийм аян болсон. Одоо үр дүнтэй болох нь айгүй чухал ийм байгаа. Тий. Би тоглоомын талбай дээр лавлаад асуугаад одоо ер нь яг танай харилцагчид, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүдэр ямар байгууллагууд вэ? За мэдээж одоо сургууль цэцэрлэг гэдэг бас төрийн байгууллагууд байгаа. Ер нь яг тэр хэрэглэгч талаас нь яхан тодруулж ярил. За нэгдүгээрт бол одоо цэцэрлэг сургуулийг барьж байгаа, орон сууц хотхоныг барьж байгаа барилгын компаниуд бол манай тоглоомын талбай, спорт талбай харилцагчид. За тэгээд дараагийнх нь бол одоо цусландаа хүмүүс бас одоо хүүхэд ингээл амархаар цусланд одоо спорт талбай, тоглоомын талбай байхгүй бол хүүхдийн үед хөр уцсал үздэг. Тэгэхээр ер нь бол утасны хэрэглээг халах нь одоо спорт талбай ядаж нэг шийд талбай байгуулах нэг савлуур тавиа цагийг өнгөрөөх юм цуслангийн орчин бол байх ёстой. За дараагийнх нь болохоор ингээд барилга ашиглалтанд ороод сөөхүүд ингээд барилгаа аваад явдаг штэ гадна төвчнгөө аваа явдаг. Тэгээд энэ болохоор нөгөө тоглоомын талбайгаа одоо хуучрын тий элэгдэн энийг засварлах, сайжруулах, шинжлэх гэдэг юмнууд манай сөөхүүдэд тулгардаг ийм зүйлүүд. Тэгээ ер нь тоглоомын талбай хийх, ногоон байгууламж хийх гэдэг бол одоо хүн амын амьдрах орчны чанарыг сайжруулж байгаа юм зүйл. Тий ингэж хардаг. Ер нь одоо зүгээр за байгууллагууд ялангуяа барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд тий яг тэр тоглоомын талбай гэдэг тэр нэг одоо тогтчлтын юм одоо элементийг ер нь сонгохдоо анх удаа завшлагч цааш гэдэг юм ер нь яг ямар хөө нийтлэг алдаа гардаг. Ер нь зүгээр тоглоомын талбай тогтчлох гэдэг ажил маань яг төслийн яг одоо юу гэдгийг айл хэсэгтэн заавал орж ирж явсан ч гэдэг юм уу яах ингээд нөгөө онол талаас нь ярил тийм яг. Тийм за одоо сүүлийн би нэг 3 жил орчимд бол ажиллаж байгаа зүйл бол тоглоомын талбай, спорт талбайгаараа барилгын төслүүд бол тийм бүтээн байгуулалтууд концепцаараа ингэж ер нь сурчилдаг болсон тий. Хэдэн мянган метр квадрат ногоон байгууламжтай. Хэдэн хүүхдийн багтаамжтай одоо манайх спорт талбайтай гэдэг ч юм уу ийм болж ирж байгаа. Нөгөө талаараа бол зөвхөн одоо улсын комист ашиглалтанд оруулахад нэг тоглоом тавиал, гулсуур тавиал нэг тоглоомын талбай гэдэг ч юм уу нэг ийм зүйлүүд бол бас байсаар байгаа. Тэгэхдээ энэ яаж одоо энэ төсөл амжилттай одоо ингээд энэ чигтээ ингээд ийм алдаатай яваад байхгүй гэхээр хэрэглэгчтэл байх хэрэгтэй гэж бодож байгаа. Хэрэглэгч би одоо 4 хүүхэдтэй хүн. За эхнэр нөхөр хоёр нэг машинтай. Тэгэхэд миний 4 хүүхэд гараад гадаа тоглох орчин аюулгүй байгаа юу? Хүрлцээтэй байгаа юу? Манай ороод одоо 200 айлтай гэж бодвол нэг айл дунджаар 3 хүүхэд гэвэл 600 хүүхэд тоглох тоглоомын талбай, спорт талбай байгаа юу? За нөгөө талдаа одоо оршин суугчийн эд хөрөнгө аюулгүй байх уу гэдэг асуудал байгаа шүү дээ тий. Одоо 100 айл нь машинтай байлаа гэхэд 100 машины зогсоод байгаа юу гэдгийг хэрэглэгч өөрөө тэрэн дээр анхаарад орон сууцаа сонгодог байх юм бол энэ улмал хөгжих ёстой. Манайд бол бас сүүлийн 3 жил би хэлсэн маш гоё концепцтэй одоо ингээд дахиад бүтэн нэг юм барилгын блок барих зайн дээр тоглоомын талбайгаа одоо нөгөө авцогсоолоо шийдэж байгаа ийм сайн төслүүд бол зөндөө болцсон. Энэ чиглэл рүүгээ л бид нар явах хэрэгтэй. Тэгээ энэ яагаад нэг талаасаа бол бас ингээд нөгөө стандарт аюулгүй байдал хяналт байх ёстой ч гэсэн нөгөө талаасаа бол хэрэглэгч өөрөө
миний хүүхэд, миний төрөнг одоо таатай аюулгүй гоё орчин энэ төсөл байгаа юу гэдгээ хэрэглэгч өөрөө сонгоод эхэлэх юм бол энийг ингэж үнэт зүйлээ болгоогүй энэ концепт тэр барилгын төсөлд тоглоомын талбай, авц зогсоол спорт талбай нь гол концепт болоогүй төсөл бол амжилттай ингээд яваад байхгүй л гэж харж байгаа байхгүй. Тэгээ энэ гадна орчны одоо гоё болгох ногоон байгууламжтай байх, спорт талбайтай байх, тоглоомын талбайтай байх гэдэг бол бидний амьдралын чанарт одоо сайжруулж байгаа үнэт зүйл. Одоо гараад хүүхдээ хөтлөө явхад ингээд авцамдаагүй явдаг байх юм бол миний амьдралын чанар хэцүү шттэ одоо би стресстэй байна. Тэрнээсээ болоод одоо стресстэй хүн аам, стресстэй орсон суугчид би болно. Тэгээд одоо хүүхэд аюулгүй байгаа орчин бол хүн хаамын аюулгүй байдал бүрдэж гэн л гэж харж байгаа. Аюулгүй байдал гэдэг дээр би зүгээр тодруулж асуух гээд байгаа. За Улаанбаатар хот бол ингээд хүүхэд жаа амьдрахж байгаа тийм ээлтэй гэж хэлэхэд хэцүү бат шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд тоглоомын талбай орон ер нь ногоон байгууламжгээд тэр нэг хүүхэд байх орчингийн аюулгүй байдлыг нэг ямар хүчин зүйлсээр хэмжих ёстой байдгийг. За нэгт бол ер нь ингээд нөгөө хүүхэд аюулгүй байгаа орчин бол би хэлсэн хүүхэд аюулгүй тоглож чадж байгаа хүүхэд гадна орчинд ингээ аюулгүй гүйж харааж спортоор хичээлж байгаа орчин бол одоо том аюулгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр тэр аюулгүй хороо аюулгүй тоглоомын талбай, аюулгүй орон сууц, аюулгүй хотхон, аюулгүй сум, аюулгүй аймаг тэгээд аюулгүй хот болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүүхэд бол нэгдүгээрт одоо гараад сургууль цэцэрлэгтээ явхад зориултын замтаа авах хэрэгтэйгээс эхэлнэ. Тэгээд тоглоомын талбай дээр очиод тоглоход тэр дугуйтай дагвахад чөлөөтэй гүйж харайхад одоо нэгт бол авцам штэ авцамаас тусгаарлагдсан байх хэвээр. Дараагийн юм нь бол тэгээд нөгөө тоглоомын талбайд огчуулахад аюулгүй зүйл дугуйн зам нь тусдаа байна уу? Тэр тоглоом аюулгүй өгсөргдсөн байгаа юу? За тэгээд энэ тэндээ одоо хүүхэд гэмтэх боолт шүрэг одоо ийм үзүүртэй зүйл байгаа юу? За тэгээд дараагийн зүйл нь бол нас үүсэн тохирсон байгаа юу гэдэг зүйлүүд ингээд яригадаад ирэх хэвээр. За тэгээд одоо манайх чи ингээд баг насны хүүхдийг асран хамгаалагч нь харж одоо аюулгүй байдлыг хангаж тоглуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо хараа сууж байгаа эмээ өвөө ээж аав нь суух сандал байгаа юу? За тэгээ мэдээж ингээд хандлтаар одоо хөдөлгөөнгөө хараа суухгүйгээр хүүхэд нь тэнд тоглоомн дээр тоглож байхад энд эмээ тасгал хийж явах боломжтой юу? Боломжтой шүү дээ уг нь тийм ээ. За аав ээж бас тасгал хийнгээр хүүхдээ одоо хамт цагийг өнгөрөөх боломжтой юу гэл ингээд дараагийн зүйлүүд л яригдж эхэлдэг. Тэгээ энэ цогц ийм орчин бүрдээд ирэх юм бол аюулгүй орчин болно. За тэгээд бүр ногоон байгууламж бол энд одоо тоглоомын талбай тогтчлолтод бол заавал байх хэрэгтэй Нэгд бол энэ байгаль орчинд мод тарж байгаа үйлс боловч ногоон байгууламжийг хараад маш гоё ногоон өнгөчин бол өөр хүнд нөгөө тайтгарал, тайвшрал бий болгож идэг. За дээрэс нь тэнд хүчил төрөгч ялгарна. Дээрэс нь тэнд чиглэг орчин бүрдэнэ. За орон сууцны гадаа ингээд маш гоё цэцгэлдэг мод тарьсан байхад хүн болгон тэрнийхээ цэцгэлгийг хараад одоо кайф авдаг. Тэ ямар гоё цэцэгтэй мод вэ гэд. Хэдийн Монголд ингээд ногоон байгууламж мод зүйлэг ургах хугацаа маш богино шүү дээ. Дээрсдээ суур хамсгалтай учраас тэгэнгүүт тэр хугацаанд ч гэсэн одоо тэр гоё байгаа ногоон модыг хараад гоё цэцгэлсэн байгаа модыг хараад ингээд оршин суугчид юм таатай мэдрэмж төрж явах хэрэгтэй. Та дөрвөн цэцгэлэх гэж ярьлаа зүгээр энэ дээрээс төрсэн асуулт маань одоо ашиглалтын нэг асуудал байгаад байгаа шүү дээ. За орон сууцны төслүүдээр ингээд сөөх бас хариуцаад явна цаашаа. За бусад одоо янз бүрийн офисын юм дээр бол мэдээж яваа тодорхой менежментийн дүүл хөдөлгөөний менежментийн компани. За улсын сектор дээр бас айгүй хэцүү ингээд нэг гоё ингээд юм тогтчулдаг. За нэг гоё зураг аваад ингээд за юмтай болоо гэж тэгдэхтэй. Тэгээ жилийн дараа очихт ингээд юмнууд нь яаж байгаа дэвдэрсэн, шилмэлнүүд нагарцсан гэхээр ерөн зүгээр яг ямар сектор гэдгээс үл хамааран энэ ашиглалтын гадна талбай энэ тэр за ногоон байгууламжийн ашиглалт төр нь яг ямар зарчмаар явах хэвтэй, хэн яаж хариуцах хэвтэй, тэр үүргүүд яаж хойлогдох хэвтэй. Барилгын төслүүд бол одоо бас нэлээдгүй их ингээд гоё ногоон байгууламж хийгээл ашиглагч байгуулга нь одоо сөөх томилогдол хүлээж авдаг тий. Цэцэрлэг сургууль нь өөрөө ашиглагч байгуулга учраас хариуцаад үлддэг. Тэгээ энэ дээр ногоон байгууламж бол арчилгаатай ногоон байгууламж, арчилгаагүй ногоон байгууламж бол одоо хоёр өөр харагддаг тий. Одоо мэдээж ногоон байгууламж мод зүлэг гэдэг чинь өөр амьд зүйл ахгүй тий. Тэгээд одоо ингээд тариал орхин тэр чинь амьд зүйл учраас ус агаар хэрэгтэй, үржил шим хэрэгтэй. Тэ одоо ингээд зэрлэг ургамал бариад байвал тэрийг нь түүх хэрэгтэй. Тэгжээж ногоон байгууламж одоо асаргаа сайтай хүүхэд шиг өсөх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр ер нь бол манай дээр ингээд арчилгаа зүйл гэдэг зүйл бол бас нэлээдгүй орхигддог кейсүүд бол олон. Тэгтээ
маш сайхан арчлаад гоё аваад явж байгаа газрууд бас зөндөө бий болсон. Тэгэхээр тэднэрээсээ жишээг аваад ногоон байгууламжийг услахад амархан услахааны системтэй байх хэрэгтэй. Мэдээж ингээл хүн хувингаар ус зөөгөл явал ямар байх вэ тий? Орон сууцаасаа услахааны систем гаргаад тавил ямар байх вэ гэдгээс хамаарат өөр болно. За тэгээд ногоон байгууламж сайтай миний одоо анзаарсан зүйлдээ өөрөө яг ингээд 4 хүүхдээр би ингээд хараад байгаа байхгүй. Хүүхдүүдээ ингээд мод тарих ажилд оруулаад байрын гадаа ингээд мод цэцгэлсэн байхыг хараад өсөж байгаа хүүхдүүд бол мод одоо тийм амархан бас тастаж хаяад байхгүй дээр нь гიშгээд явахгүй хүүхдүүд хүмүүжин. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө том хүмүүнийг хүмүүжүүлнэ гэдэг нь өөрөө одоо баг боломжгүй шахах гэж би хардаг. Тэгэхээр одоо бидний ирээдүй болсон хүүхдүүд л тэр ногоон байгууламжийг илүү харьцлах. Энэ мод байрын гадаа цэцэгтэй мод байх ямар гоё юм бэ тий? Яагаад зүлэг байх ёстой юм бэ? За гоё одоо энэ ногоон байгууламжаас гадна нөгөө талдаа ахаад спорт талбай, тоглоомын талбай ч гэсэн адилхан ерөөсөө л ашиглагч байгууллагын хариуцж байгаа засвар үйлчилгээ, арчилгаа энээс хамаарат чанарын юу нь бол өөр өөр. Тоглоом угаадгүй, хогийн цэвэрлдэггүй тий? Ийм сүүхийн тоглоомын талбайд ямар авах вэ тий? Ядаж мэдээж хэрэг ингээд нөгөө тоглоом бол ингээд хүүхэд байнга тоглож яадаг, хэрглэж яадаг зүйл учраас боорт, сулран, гул суур хагарах юм байна. Гэвч тэрийг ингээд богино хугацаанд засаад, сайжруулад, 100% ашигтай байлгаад тэр талбайг, тэр хөрөнгө оруулалтыг үн цэнтэй удаа эдлгээтэй байлгах хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг одоо бид нар ингээд энэ гадна тохиолт юм дээр бол хүүхдүүдийн ийм эрг хандлагыг сайн нөлөөлж явах юм бол одоо 5 настай байгаа хүүхэд 13 жилийн дараа зөв хандлагатай хүн болж насанд хүрэх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр одоо яг гадаа ингээд анзаарах юм бол ногоон байгууламж сайтай хотхнуудад монс цэцгэлээд дараа нь одоо бүүс голтур гэдэг мод цэцгэлсэн байгаа. Тэгэхээр ер нь ингээд нөгөө энэ чиглэлийн ойлголт, энэ чиглэлийн юмыг харж байгаа хүүхдүүд бол миний зургийг дараад өгөөч те. Өнөөдөр өглөө одоо би ингээд 2 өхнөө хүргээд явхад голтуур цэцгэлцэн айгүй гоё модны ажгуур өнгөрөхөөр ямар гоё цэцгээ би энийг үнэрлж болох уу надад ингээд зургийг тараад өгөөч гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань нөгөө ногоон байгууламж те энэ тоглоом удаан эдлгээтэй байх хэвээр хайрлах гамнах хэвээр гэдгийг л одоо ингээд хүүхдүүдээ л үлгэр дуурайл болгож хүүхдүүдээ л энэ эрэг хандлагыг бий болгож байвал хэдтэй бид нар одоо ингээд цаг хугацаа хуурдаа штэ те. Тэгэхээр тийм ард түмэн, тийм хүн ам болно л гэж харж байгаа. Танах ер нь яг зөв компани яг ингээд ийм төслүүдээр ажиллахдаа ер нь ямар хөө процесс дараалал явж байгаа. Мэдээж зөвхөн суйрлуулад орчихгүй байхтай бас ингээд ямар нэг зөвлөх үйлчлэгч юм эсвэл ашиглалтээр ямар нэг байдлаар оролцох ч гэдэг юм уу. Ер нь яг эн чинь бол одоо нэг удаа хийгээд яг ажлаас тодорхой хэмжээнд явж явах хэрэгтэй те. Ер нь тэр процессыг ярил. За энэ процессыг ярихаас өмнө би нэг зүйлийг яриа гэж бодож байгаа. Манай бизнес бол нэг 3 зүйлийг л ер нь эрхэмлэж байгаа. Одоо бидний үнэт зүйл гэх юм уу? Нэгт бол харилцагч. Бид нар харилцагчтай ээлтэй одоо компани байна гэж. Бидний одоо ингээд танаас одоо нэг 10 төгрөгийг аваад нэг тоглоом өгөөл орхих биш. Энэ 10 төгрөгийн тоглоом таны хийж байгаа бүтээн байгуулалтанд таны хийж байгаа ажил ямар үнэт зүйл өгж байгаа вэ? Таны энэ төслийн концепц дээр манайх ингээд тоглоомын талбай, спорт бай байгуулад төсөлчийн ялгарл бий болж байгаа юу? Тэнд оршин суугаад одоо танай барилгыг худалдаж аваад орж байгаа оршин суугчдад амьдралын чанар сайжруулах тийм хүүхдтэйгээ эцэг эхчүүд цаг хугацаагаа өнгөрөөх юм гоё орчин бүрдүүлж чадж байгаа юу гэдэг зүйлийг гол зүйлээ болгож байгаа. Тийм учраас бид нар дээр одоо тоглоомын талбай засварлах сэр үзүүлчлэгээнүүд байдаг. За тоглоомыг бол мэдээж хүн болгоо одоо ингээл 100 саяар тоглоомын талбай байгуулна гэж төсөл болгон бас харилцан адилгүй өөр байдаг учраас танд ямар боломж байгаа? Та юу хүсэж байгаа вэ гэдгийг бид нар одоо нэгт одоо эрхэмлж байгаа. Хоёрт нь бол хамтрагчтай ээлтэй байх гэдэг зүйлийг барьж байгаа. Яагаад тэгэхээр одоо би хэдий маш гоё бид хоёр ингээд маш гоё юм яриад байгаа ч гэсэн манай тоглоомыг угсарж байгаа, манай модыг тарьж байгаа хүн танд ээлтэй байх юм сэтгэл ийм үнэт зүйл байж ах хэрэгтэй байхгүй тий. Тийм учраас одоо нэг хамтрагчтай ээлтэй байх одоо бүх бодлого, бүх стратегид энэ үйл ажиллагаанд энийг барихаар яг манай модыг тарьж байгаа ажилтан, манай тоглоомыг угсарж байгаа ажилтан яг бидний шиг танд сэтгэлээрээ хандах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бид нар бас нэлээд их хичээж ажилладаг. Дараагийнх нь бол мэдээж одоо байгаль орчин нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэж. Мэдээж одоо 1 жил болоод эвдрэх, 2 жил болоод эвдрэх тоглоомын талбай, спорт талбай бид нар бол байгуулж өгмөөргүй байгаа байхгүй юу? За тэгэхээр
яавал одоо удаан эзлэгээтэй байх уу? Яавал чанартай байх уу? Хаана хийвэл аюулгүй байх уу? Гэдэг дээр бол одоо нөгөө хэрэглэгч харилцагчаа бидэд маш их сонсож тэн дээр л одоо тэр хүслийг нь хүсэлт нь нийцүүлж ажиллахыг ингэж хийж байдаг. Ногоон байгууламж дээр зүгээр тодруулж асуух гэдэг нь за одоогийн байдлаар ер нь ногоон байгууламжийн ямар шийдлүүд ер нь яг Улаанбаатарын нөхцөлд илүү тохиромжтой байна те. Од нутны сонголт ландшафтын загвар дизайн ч гэдэг юм уу. Тэгээд ялангуяа бас гэр хороол бас яаж гоё амьдарч болох вэ гэдэг ногоон байгууламж байгуулаад тэн дээр ярьж өгвөл. Яаж одоо яг ер нь ингээд хот суурин аймгийн төв Улаанбаатар хот ч гэдэг юм уу тий харьцангуй бас ногоон байгууламж нэлээд болсон таад анзаарж байгаа ингээ маш их бетон талбайнуудыг буулгаад ургамлын ажлыг бий болоод ингээд явж байгаа. Тэгээ дараагийн юмнууд нь бол одоо магадгүй ингээд хөх хот модчод өвөл ийм ногоон навчид модоор ингээд байгаад шүү дээ төмөр мод энэ тэгээд бид нар бол одоо магадгүй би тэгж мөрөөж байгаа байхгүй одоо тэр чинь бол гений өөрчлөлтөнд оруулаад тийм мод гаргаж авч чадж байгаа шүү дээ тий. Тэгэхээр илүү ингээд ногоон орчноо удаан байлгыг гэвэл одоо дараагийн шатны тийм юмнууд бол бас бодож явах хэрэгтэй. За төвлөрсөн суурин газрууд бол харьцангуй бас ногоон байгууламжууд хийгддэг болсон. За сум суурин зах хязгаарлагдмал газрууд бол одоо маш муу байгаа тий. Нэг мод тараал хайдаг ургадгүй тэрийн мал очоод идчихдэг хашаа хайсан байхгүй тий хогоор дүүрчдэг ийм байдаг. Тэгэхээр ер нь бол яг ингээд нөгөө бүслүүр гэж байгаа шүү дээ тийм ээ. Юу чинь Монгол улс чинь нэг дөрвөн бүслүүр туваагдаад хангаан бүс, зүүн бүс гэдэг ингээд тайран бүс, говийн бүс гэдэг ингээд явхаараа тэрэндээ л тохирсон тэр орон нутгатаа л ямар мод байгаа. Тэргээд илүү тариул илүү зөгцноо л гэж бид нар харж байгаа. Одоо говийн модыг ингээд хангаад тариал дүүрэн заг болгох гал дайраад явал одоо хэцүү шттэ тийм ээ. За тэгээд одоо говь руу ингээд хангаа одоо сууршмал ийм газар шин савж ургуулах гал ингээд одоо хэцүү тий. Тэгэхээр илүү одоо таны байгаа суманд таны байгаа одоо суурьнд ямар мод түлхүү байгальд чинь байгаа вэ? Тэр л одоо илүү амжилттай болох ногоон байгууламж тэр нөгөө төсвөр ургах чадварыг нэмэгдүүлнэ гэж ингэж харж байгаа. За хотын ногоон байгууламж бол одоо бас заслын хувьд ч одоо хийгдэх ногоон байдлын хувьд ч гэсэн харьцангуй бас сайжирч байгаа зүйлүүд бол байгаа. Одоо илүү ингээ би ярихдаа ингээ нөгөө нийгэм тэртээдэргүй ингээл хүн болгонд баг ингээ сөрөг зүйлийг ярьж штэ тий. Тэгэхээр бид нар бол нөгөө болж байгаа зүйл нь юу байгаа тэргээ сайжруулах юм вэ гэдэг талаас нь би тэрхүү яриа гэж ингэж бодож байна. За хашаанд бол ерөөсөө нэг номерт бол яг одоо жишээлбэл манай хашаа гацууртай хүүхдийн тоогоор одоо хүүхэд төрөх болгонд бид хоёр хашаандаа ингээ гацуур тарьдаг. Тэгээд дөрвөн гацуур маань одоо нэлээд том болцсон. Тэгээд тэрийг өвөл ингээд гоё чимгэлж мэмгэлээд тэгэхээр хүүхдүүд ингээд маш гоё тий ингээд миний гацуур шүү ингэ шүү гэдэг ингэдэг. За нөгөө талаасаа бол тэгээд маш гоё одоо ийм өөртөө тааламжтай би байдлыг болгоход бол гоё цэцгэлдэг моднууд байж болно тий. Монс байж болно хамгийн эрт цэцгэлдэг хайрын мод гэдэг штэ тий. Одоо аавар анзаарах юм бол гадуур ингээд цагаан цэцэг хамгийн түрүүнд гарч байгаа. Тэрний дараа бол бүүс голтуур гэдэг ингээд ягаан цэцэг явдаг. Тэгээд зүүн болоод ирэхээр одоо хишээмэг одоо шар ягаан цэцгүүд ингээд улаан цэцгүүд харагдаг ийм дараас нь л ер нь зөв тогтлоод байдаг. За тэгээд хашаанд бол яг одоо бидний ингээд мод тарь гэдэг байдал нь бол одоо ер нь нэг мод тарих 10 мод тарих хоёр дээр бол маш өөр байдаг. Жишээлх юм бол одоо манайх одоо ингээд манай хашааны мод нэлээ гайгүй том болоод ингээд ирэхэд манай хашаанд ингээд баян бүр бий болж байгаа байхгүй юу? Ер нь мод нөгөө байгаль дээр нэг юм үг гэдэг чинь байгаль дээр ганц хүн амьдраагүй шүү. Тэ? Маш олон амьд организм бодгоолууд байгаа. Тэгэхээр мод тарихаар танай орчинд юу бий болохыг гоё шүү ирнэ. Өглөө ингээд цонхоо нэгээс ирэхэд болжмөрж иргэн. Тэ тэрийг ингээд хүүхэд ингээд хараад ингээд тань мэдгүй болж байгаа байхгүй юу? Ямар шуу ирж үү? Тим шуу байна. Энэ ямар шуу юм бэ те? За тэгэл одоо гоё цэцэг мэцэг гарсан үйдсэн бол одоо хэрвээ хэрнэ. Тэгээд ингээд маш гоё тааламжтай зүйлүүд бий болдог. За тэгээд нөгөө талдаа ингээд аж ахуй талаасаа ингээд ач холбогдолтой байлгыг бол жимсний моднууд авах хэрэгтэй тий. Үхрийнүүдэд тараад барины хийгээд идэх хэрэгтэй. За одоо улаалцганд борлцгоноо тариад одоо дараагийн монсоо тариад мойлоо идэх хэрэгтэй гэх мэт ингээд хийх хэрэгтэй. Тэгээд одоо цонхныхаа дэргэд ямар мод тарих юм, хаалхныхаа хайжууд ямар мод тарих юм гэдгийг бол одоо мэргэжлийн ямар зөвлөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд маш өндөр болдог 3-4 м өндөр болдог гацуурыг цонхноос 1 м-ийн зайтай тарьчихаар би одоо нар үзэхгүй болох гэдэг шүү дээ тий. Зөө энэ маань том болоод ингээд сүйдрэлчлээ. Энийг би одоо хол авч тарьмаар байна гэдэг ингээд алдаа гардаг. Тэгэхээр одоо манай нөгөө хашаандаа сайхан амьдрын төслүүд бол энийг ингээд
яг 0-7-аг яаж гоё ашигтай байлгах юм бэ? Ямар модыг хаана тарих юм бэ? Яаж та баян бүр дотор амьдрах юм бэ гэд. Тэгээд бүр гоё шамашаандаа ингээд нусан одоо ориглуур ч юм уу те нэг юм цөөрөм хийхэд тэнд ямар гоё баян бүрд бий болох уу те. Тэр хашаанд маш олон бодгоол амьдарч эхэлдэг гэх мэт ийм зүйлүүд бол байдаг. Та чинь тэгвэл нөгөө яриадс эдлэндээ амьдарч байгаа биш тий. Тэгээд бид хоёр яг одоохондоо нөгөө хороолоос дэше нэг уулан дээр хашаанд байдаг. Тэгээд тэр уулан дээр бол маш их салхитай байдаг учраас утаа аваад үздэггүй. Угаар бохирдол бараг байдаггүй. Салхинд л тэсээ үлдэж өрнөөрдгээ болдог. Тэгээ маш гоё болж байгаа. Тэгээ ер нь мод ч бол нөгөө амьд зүйлгээ тэгээд байгаа ш. Нэг мэдгэтэл танихын аргагүй том болно. Тэгээ хүүхдүүдтэй бараг ингээ зэрэг өсөд явж байгаа юм чинь нэгээд одоо навчид модлууд бол өсөлт хордоо учраас манай том ч одоо 14 настай. 14 настай хүүхд чинь одоо 1 м 66 7 авах шүүгээ бит хоёроос бол айл хэдийн өндөр болсон. Тэгэхэд одоо тэр үед тарж исэн мод бол өөрөөс нь бараг 2 дахин өндөр 2 м гарцсан энэ байж байгаа байхгүй. За хашаантаа сайхан амьдрийгээд би Facebook группийг бол мэдэн те нэлээд олон жил болж байгаа. Тэгээд таярын хувьд бас ийм олон нийт чиглэсэн компанид ажилламыг юм нэлээд хийдэг те. Тэгээд одоо тоглоом аврын ногоон дэлхий бүтээ за манай талбайг авраач гэдэг ийм компанид ажиллаад байсан. Ихэд эднэрийн талаар яахыг сонирхож ярил ямар зорилготой бас ямар хөө өргөн дүнгууд түрээдээ тийм ээ. За энэ ажлууд бол цэвэр ер нь бол нийгмийн хариуцлага хүрээнд ч юм уу одоо илүү ингээд нөгөө нийгэмд ингээд компани гоё харагдуулах гай ч юм уу тэр зорилгоороо биш ер нь бит хоёрын яг энэ дотор байгаа вижн зорилго юу юм бэ гэдгээс л үүдэж гарсан. Хашаандаа сайхан амьдрий гэдэг бол одоо түн манай нөхөр түн баяр санаачилсан тий. Тэгээ энэ бол яг л өөрөө одоо эдлэн хашаанд ямар гоё байж болохын гэдгийг л бусдаагаа хуваалцаж байгаа зүйл. Ганц би гоё амьдрах биш, ганц би энийг мэддэг байх биш. Одоо тэр хашаанд ямар их боломж байгааг тий. Одоо нийгэмд энэ нөлөөллийг бий болгож байгаа ажил байхгүй. Хашаанд амьдарч байгаа хүн орон сууц мөрөөдөж байгаа. Одоо яг ингээд нийгэмдэр тийм байгаа шүү дээ. Одоо хүмүүсийн сэтгэл зүйн хандлага нь гэтэл өөртөө байгаа нөөцөө тэр хүмүүс мэдэхгүй байгаа байхгүй. Тэгтэл эргээд ингээд орон сууцнд олон жил амьдарсан хүн би тарж үзхийг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр талаасаа бол энэ нийгэмд нөлөөлөл үзүүлэх зүйлүүд бий болсон. Анх үеэрний чи 13 оноос хойш эхлээд тэгээд ер нь ингээл өөртөө бол төслөө бичдэг. Энд ямар нэгэн одоо гадаа дотоодын санхүүжилтэрийн төсөл бол явсан юм байдаггүй. Дандаа одоо цэвэр үеэрийн ийм айлгой түмэн баярын бол нөгөө өөрийнх нь хүсэл зорилгод л нийцэж одоо ингэж хөтөлж явсан юм төсөл байгаа. За тэгээд яг юун дээр манайх мод үржүүлэхтэй тэгээ мод үржүүлгээсээ бол ногоон сувраг усгая гэдэг аянг зарлаад ганд нь бид нар нэг хэсэг мод тарьсан маш гоё ногоон болгосон зөндөө газрууд мод тараад одоо бол ганданд ингээд нөгөө мод тарих зай байхгүй одоо аав ээжигээ нас урахад эсвэл одоо хурим найраа хийхэд хүүхэд төрөхөд хүм мод тарьмаар байгаа гэтэл нөгөө газар байхгүй байгаа даа шүү дээ тий орон сууцнд амьдарч байгаа хүмүүс тэгэхээр ганданд гэхээр нөгөө сүшиг бишрэлтэй холбоотойгоор бол маш их мод тарьж ингэж ногоон сувраг босгоё гэдэг зүйлийг бид нар хийж исэн. Тэр ногоон сувраг босгоё аян бол нэг талдаа мод тарих сонирхолтой хүмүүс байгаад байдаг. Хаана яаж тарих гэдгээ мэддэггүй. Нөгөө талдаа бол ганданд ногоон байгууламж хэрэгтэй байсан тий. Тэгээ энэ хоёрыг нийлүүлээд сэлбэд бургас тарих гэх мэтээр бид нар ийм аянуудыг хийсэн. Мэргэжлийн арга зүгээр хангаад одоо чанартай суулгах заараа хангаад тэгээд энэ хэрэгцээг ингэж бий болгож ажиллаж байсан. За манай арал тоглоомын газар дээр болохоор манай талбайг авраач гэдэг ийм аян хийсэн. Тэгээд хамгийн анхны аян бол цагаан давааны хогийн цэгийн тоглоомын талбайг KFC-гийн санхүүжилттэй хамтрлаар байгуулж исэн. Тэнд маш олон гэр оронтой оронгүй хүүхдүүд байдаг. Тэгээд тоглоомын талбай нь бол бүр ингээд байхгүй болцсон тийм савлуур мавлуурын хүүхдүүд өөрсдөө ингээд нэг уяа дээсэр хийчихсэн тийм байсан. Тэгээд тэр төслийг хийсэн. Дараа нь болохоор пицца хаттай хамтраад бид баян шууны эцэст бас тоглоомын талбай байгуулж исэн. Тэгээд тэрнээс хоошгийн манай талбайг авраач гэдэг энэ бидний нийгмийн сайн сайханд хөтлж байгаа энэ зүйл бол эд шидийн орнуудад бас бид нар тус нэмэр болж ингэж энэ төслүүдэд оролцсон. Эд шидийн орны төсөл бол нөгөө хүүхэд хамгаалалт, хүүхэд хөгжил гэдэг талаарсан бидний зорилго нэгддэг гэж ингэж хардаг. Тэгээ ер нь яагаад тоглоомын талбай хийгээд байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ гэхээр ер нь хүүхэд бүхэн л гараад нэг аюулгүй тоглох тоглоомын талбайтай болмоор байгаа байхгүй. Тэгээ яагаад тэгэхээр хүүхэд ингээд тоглож явахдаа л хөгжиж идэг. Одоо хүүхдийн хамгийн анхны фитнес хамгийн анхны ингээд аав ээж гэр бүлээсээ өөр
бусадтай харилцаж байгаа харилцаа бол тэгээ дөнгөж ингээд хөлд ороод нэг ой урж байгаа хүүхэд тоглоомын талбай дээр л бий болдог байхгүй. Тоглоомын талбай дээр тоглож одоо анхны фитнесээ хийж гин тэ хөдөлгөөнөө хийж гин. Дараагийнх нь тоглоомын талбай дээр нөгөө найзтай болж тоглож анхныхаа нөхөрлөл анхныхаа харилцааг бий болгож идэг. Тэгээ ер нь бол биеийн дээр бас жоохон онлын юмнууд ярихад тоглоомын талбайг тоглож байгаа хүүхэд ингээд авирч байгаа хүүхэд, гулсаж байгаа хүүхэд, савлж байгаа хүүхэд бол нэг юм дөрвөн төрлийн л нэг юм хөгжил бий болж идэг. Нэгт нь ингээд тарих. Авирж байгаа хүүхэд би энэ олсноос энэ олсод авираа гарахтаа дараагийн нөгөө арга би унахгүй авирах гэдэг нөгөө гаргалгаа гаргаж идэг. Тэгэхээр энэ тархины хөгжил бий болж идэг тий. За тэгээд тэр зүгдээд унахгүй явж байгаа хүүхдэд би шүрмэс булчингийн одоо хөгжил бий болж идэг. А нөгөө талдаа бол сэтгэлгүй одоо нөгөө адреналин ялгарч идэг тий. Тэгэхээр тэр тоглож байгаа хүүхэд уйлаад байхыг бид нар хараагүй шүү дээ тий. Тоглоомын талбай дүүрл инээд шуугаан байдаг. Тэгэхээр тэнд ингээд ийм сэтгэлийн маш ийм эерэг ийм зүйл бий болж идэг. А нөгөө талдаа бол нийгмийн харилцаа бий болж идэг. Тэр нь болохоор одоо ингээд нэг гүүгээд одоо 7, 8, 9, 10 настай хүүхдүүд ингээд тоглоомын талбай дээр өөрсдөө л ингээд бага хуваарлаад өөрсдөө л тоглоомынхаа дүрмийг тогтоол. Тэгээд нэг нь манлайлдаг тий. Нэг нь нөгөө дүрм тогтоож манлайлж байгаа хүүхдийнхээ үгэнд нөгөө хэдүүл нь орж идэг. Тэгээ энэ бол ингээд нийгмийн харилцаа бий болгоод бусадтай харилцаж сурдаг тий. Тэр дүрмэнд орж тоглож байгаа, дүрм тогтоож байгаа тий. Инхээр энэ тоглоомын талбайд бол нэг ийм дөрвөн төрлийн бол хөгжил хүүхдэд бий болж байна. Тэгээд одоо бас нэг ийм зүйл яригдж байгаа нөгөө хүүхдийн дэлгэцийн хамаарал гэж байгаа. Тэгээ одоо нэг олон улсын нөгөө ДМБ хийсэн судалгаагаар нэг юм байсан шүү дээ. Нэг 2.3 сая орчим хүүхдэд ингээд судалгаа хийж үзэхэд хүүхдийн уг нь ингээд нэг 5-аас 15 настай хүүхэд өдөрт нэг 2 цагийн л дэлгэц харах хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгэхэд насан турш хүнээс 2.9 дахин илүү дэлгэцийн хамааралтай. 5-аас 15 настай хүүхэд. Эд нөгөө хөгжлийн үедээ тий бие сэтгэл оюун ухаан хүсэл тэмүүлэлгээд энэ үедээ ингээд дэлгэцийн хамааралтай болсон байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч гэсэн энэ хэдийн олон улсын судалгаач гэсэн энэ Монголд яг л адилхан байна. Манайд ч байгаа. Тэгэхээр одоо яадаг вэ гэхээр одоо дэлгэц ширтээ тоглоод ингэж явах хооронд гадаа тоглол байхгүй. Тэгэх юм бол тэгээ энэ ДМБ-с энэ судалгаанаар үндэслэн нэг юм 3 арга бол ингээд энийг эрэг үр дүнлөө хөтлөх нэг арга байна гэж гаргасан ба. Тэгэхээр юу гэхээрээс хүүхдийг гадаа тоглох орчин бий болгоё гэж байгаа. Тэр нь болохоор одоо тоглоомын талбай хүртээ хэмжээг нэмэгдүүлэх. Тэгээд хоёр дахь нь болохоор хүүхдийг хөдөлгөөн тоглоомд илүү буюу спортод ийм сонирхолтой болгоё гэдэг ийм зүйл бий болж байгаа. Тэгэхээр энийг дагаад байр болгоны гадаа, хотхон болгоны гадаа за гэр хороодод нэг гудамж алгасаад нэг 100 метрт нэг 200 метрт нэг спорт талбай, тоглоомын талбай байх хэрэгцээ бол гарч ирж байгаа. Тэгээ гурав дахь нь юу гэж аав ээжүүд өөрсдөө утсан тэр дэлгэцийн хамаарлаараа үлгэрлээ гэдэг ийм гурван зүйлийг гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээд энийг ингээ харахад ч гэсэн ер нь бол тоглоомын талбайг ээжүүний хувьд ч гэсэн чинь хүсэл маань байна. Компани хүсэл зорилго ч гэсэн манай багийн хүсэл зорилго ч гэсэн тоглоомын талбайг их болгох. Тэгээд энэ зорилгоороо энэ манай талбайг авраач гэдэг аян бид нэр одоо 6 жил ингээд аваа явж байгаа. Тэгээ энэ жил болохоор бид нар бас шинэ аян зарлцсан байгаа. Сургууль цэцэрлэгийн орчинд ингээд эвдэрсэн муудсан спорт талбайнуудыг одоо рил уралдаан зарлаад тэрэнд оролцоод тэгээд 9 сарын 1-ээс өмнө одоо нэг ийм спорт талбай байгуулж өгөхөөр ингээд зарлсан байгаа тий. Энэ маань одоо энэ нөгөө хүүхэдүүдийн дэлгэцийн хамаарлыг буулгах тий нөгөө талаараа ингээд хүүхэд гэдэг чинь өөрөө Монголын ирээдүй, бидний ирээдүй, миний ирээдүй тий. Тэгэхээр энэ хүүхдүүдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Бас энд ер нь бас хэлэхэд ингээд нөгөө маш гоё барилгын концепц дээр бүр ингээд маш өндөр төсвөөр, маш гоё чанартайгаар ингээд тоглоомын талбай, спорт талбай төлөвлөж байгаа юм барилгын гоё төслүүд байдаг. Тэгээ би тэднэр бахархдаг байхгүй. Тэр бол зөвхөн одоо тэр барилгаа зарах гээд байгаадаа биш л дээ. Тэд нар ингээд нөгөө тэр хотхны оршин суугчид амьдралын чанарт нь тэдэнд өгч байгаа үнд зүйл байхгүй. Амьдралын чанарыг дэвшлүүлж шээ. Үр хүүхдийн хөгжлийг дэмжиж байна. Тэгэхээр энэ барилгын тийм гоё төслүүдэд би маш талархалтай ханддаг. Тэгээд энэ бол Монголын ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж хардаг. За баярлалаа. За подкаст маань дуусах төгсчээ. Тэгээд үзэг сонсогчдод иргэн санахад манай спонсороор ДМБ гэдэг айргны брэнд ажиллаж байгаа. За айрг маань бол одоо шинжлэх ухаан нэгдсэн бол нэгдэг маш олон төрлийн ашигтай бактери эдсүүдсийг агуулдаг гэдгийг
хэлэхэд ер нь илүүдэхгүй баг. За ингээд сүүлийн асуулт юм байгаад байна. За таяр ер нь одоо ойрын ирээдүйн зорилго юу вэ? За 10 жилийн дараа компани хэрэг төсөөлж байна. Одоо хувийн болоод өөрхийн төвшөнд бол за компани төвшөндөө нэг мөрөөдөл зорилго амбиц юу вэ? Бид хоёрын одоо нэг барьдаг зүйл бол одоо нөгөө түрүүний 3 үнэт зүйл байгаа тийм. Нэгт нь бол бид нартай харилцаж байгаа харилцагч бол одоо үнэт зүйлтэй байх л тийм. Тэд нар ээлтэй орчин бий бол. Бидний үйл ажиллагаа, бидний баг, бидний одоо санал болгож байгаа бүтээгдэхүүн ээлтэй байх хэрэгтэй. Гэдэг нь бол аюулгүй чанар манар одоо яриач хэрэггүй тийм. Одоо тэрийг бол ярих нь илүүс болохоор юм зүйл. Хоёрт нь бол бид нар ингээд хамтрагчтай ээлтэй байна. Манай компани бүх ажилчид яг л одоо эзний сэтгэлгээгээр ханддаг ийм орчин. Тэр чинь тэгэл эзний сэтгэлгээгээр хандаараа гэж бий болчдөг зүйл биш шүү дээ тий. Тэн дээр маш одоо сайн менежмент, стратеги. За тэгээд одоо манай байгууллагч ер нь бол компани нэг зүйл бол маш чухал зүйл юм шиг ингээд санагддаг. Одоо ажиглагдсан тэр нь бол санхүү. Компани санхүү бол одоо нээлттэй, эмгэг цэгцтэй, сахилах баттай ийм байх хэвээр. Тэгээд энэ дээр бол манай баг ингээд нээлттэй болж ингэж сүүлийн 2-3 жил одоо нэлээд сайжирж явж байгаа. За дараа нь мэдээж манай байгууллага бол одоо байгальдаа нийгэмдээ ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд саяхан манай арал тоглоомын талбай 1000 тоглоомын баяр хийсэн. Тэгээ 15 жилийн туршид манайх 1000 тоглоомын талбай байгуулсан. Тэгээ өчигдөрхөн одоо манайх 1000 тоглоомын баяр улс дэжидийн орон дээр хийсэн. Тэгээд одоо өнөөдрөөс эхлээ 1001 дахь талбай гэдээ явж байгаа тийм. Тэгээ ер нь энэ хүүхдийн тоглох орчин Монголын ирээдүйн бас хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих нь бол одоо тоглоомын талбай, спорт талбай хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Тэгээ бид нар одоо нэг 2030 он гэхэд дараагийн 1000 дахь талбайгаа хийхээр ингээд зорж байна. За манай мод үржүүлэг бол юу яасан? За одоо нэг сая модны үржүүлэг хийхээр ингээд зорж байгаа. Тэгээд 2030 он гэхэд бид нар одоо нэг тий одоо захиалагчид нэг сая модыг тарж ургуулсан юм хамт олон болохоор зорж ажиллаж байна. Тэгээ ер нь бол нэг манай компанид яг цөөхөн үндсэн ажилчдтай тэгээ улирлын чанартай учраас улирлын одоо байдлаар бол ингээд 2 дахин энэ хүний тоо энэ ихссэн байж байдаг. Тэгээ нэг хүний тоондоо биш те үнэт зүйлээ алдахгүй. За нийгэмдээ одоо тэгээ эрг зүйл бий болгох бусдыг одоо тэр зүйлд уриалах ийм чиглэл рүүгээл одоо төлхөвтөр зорж ажиллаж байгаа. Тэгээ манай баг ч гэсэн одоо энэ дээр бас сайн нэгдээд энэ баг бүрдээд явчих. За баярлалаа. За ингээд бизнес энд подкастын дугаарыг энэ түрээд өндөрлөе. Манай үзэг сонсогчид бизнес энд подкастын YouTube channel-ыг дагаарай. За ингээд манай зочноор ургамлын далай компани гүйцэтгэх захирал хорлолмоо оролцлоо. Ингээд таны ажил бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа.